afternoon. Thank you very much for coming to this wonderful and important event. 2018 оноос хойш Америкийн нэгдсэн улсын Вашингтон ДС хотод үйл ажиллагаа явуулж буй зүүн эргийн бизнес зөвлөлөөс санаачлан Монгол соёлын өдрөлөг нэртэй томоохон арга хэмжээг Pentagon City Fashion Center худалдааны төвд анх удаа амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь Америк нэгдсэн улсын иргэд олон нийтэд Монгол үндэсний соёл уламжлалаараа дамжуулан Монгол улсаа сурталчлан таниулж, Америкийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй Монгол бизнесүүдэд дэмжин бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой юм а. Арлингтон хотын Fashion Center нь Вашингтон ДС хот орчмын хамгийн том худалдааны төв бөгөөд монголчууд тус төвд анх удаага урлаг, соёл, бизнесийн нэгдсэн томоохон арга хэмжээг бие даан зохион байгуулснараа онцлог байлаа. Арга хэмжээг нээж Монгол улсаас Америкийн нэгдсэн улсад суугаа элчин сайдын яамны дэд консул Зан Базрын Бат Түшиг, зүүн эргийн бизнес зөвлөлийн тэргүүн зохион байгуулагч Кристал Гамбилэг, Fashion Center худалдааны төвийн маркетингийн дэд захирал Тод Жершайд, мөн Аз намхан далайн гаралтай Америкчуудын иргэний оролцоог дэмжих төвийн захирал Мичел Янсон нар үг хэлж мэндчилгээ төвшүүллээ. Thank you. And now I'd like to Монгол улсын төрийн дуулаар эхэлсэн энэхүү арга хэмжээнд авьяаслаг уран бүтээлчд маань үндэсний урлагийн тоглолтоо үзүүлж, үндэсний хувцас, хөгжим, бүжиг, тоглоом наадга, ёс заншлаа сонирхуулсан бол монголчуудын үүсгэн байгуулсан жижиг дунд бизнесүүд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан оролцсон нь олонний анхаардыг татаж байлаа. Зохион байгуулагчдын зүгээс энэхүү арга хэмжээг цаашид уламжлал болгон хийхээр төлөвлөж байгаа бөгөөд эх хичээлүүдэд илүү өргөн хүрээнд зохион байгуулах зорилготой байгаагаа илэрхийлсэн. Энэхүү өдөрлөгийг дэмжиж оролцсон бүх хүмүүст зохион байгуулагчдын зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Төгөлдөр ТV тус арга хэмжээний мэдээллийн спонсороор оролцлоо. Та бүхэнд арга хэмжээний үеэр авсан зарим видео бичлэгүүдийг сонирхолж байна. Сайхан болж байна. Ястай гоё болж байна. Наах удаа Pentagon City Mall дотор ингэж Монголын соёлын өдрүүд болж байгаа. Жижиг дунд бизнес эргэлж байгаа хүмүүсийн одоо үе таалга нэгдэж байна. За бид өнөөдөр Вашингтон ДС-д Air Pass-тай танилцуулж байна. Манай Air Pass бодвол онцлог нь байдаг энгийн пассыг бодвол Air технологиор баяжуулсан хүүхдэд тоглоод зогсох өшөө дээр нэмээд суралцах боломжтой ийм пассыг танилцуулж байгаа. Хүүхдэд маань 5 хэлний сонголт дундаас одоо англи, испани, орос, хятад, монгол гэх 5 хэлнээс аль нэг хэлийг сонгоод тэгээд энэ контент үзээд боломжтой. Манай програм Amazon дээр болон Walmart-ийн сайт дээр байгаа. Манай өөрийн сайт дээр байгаа онлайн.
За өнөөдөр манай Mongolian cultural experience буюу Монголын өв соёлын өдөр маань маш амжилттай зохион байгуулагдаж байна. Ерөнхий зохион байгуулагчаар Монголын зөв иргэн бизнес зөвлөлд болон маш олон байгууллагууд урлаг соёлынхан маань спонсор байгууллагууд хүчээр нэтгэсэн үндсэн дээр энэ том мод өнөөдөр Монголынхаа анх удаалаа зохион байгуулж байгаа энэ том арга хэмжээний ард бид гарч байна. Тусгаж дэмжсэн бүх спонсор байгууллагууд болон манай төрийн бас байгууллагууд манай урлаг соёлынхан манай волонтер маш олон high school-ийн хүүхдүүд бүгдэнд нь баярлалаа. Энэ олгоныг та бүхний хүчээр хийхгүй байсан. Дараа жил дахин уулзцгаая.